Монголын суваг үргэлжилж байна. Одоо та бүхэндээ дараагийнхаа бараа бүтээгдэхүүнийг танилцуулъя. За хөтлөгч хэрлэн биенүүд яг одоо юу танилцуулах гэж байна гэхлээр энд харагдаж байгаа индууны тавиурыг танилцуулах гэж байна. За тэгэхээр магадгүй та энэ харагдаж байгаа зүйлийг ганцхан индууны тавиур байна гэж бодож ивэл энэ бол биш ээ. Энэ бол хоёр үйлдэлтэй юм бүтээгдэхүүн байгаа. Нэг нь та индуу одоо хувцс индүүдгээс гадна хоёрдугаар бас шатны зориултаар ашиглах боломжтой байгаа. За тэгэхээр нэлээд сонирхолтой болоод танд маш хэрэгтэй ийм бараа бүтээгдэхүүн байгаа. Ингээ бүгдээрээ мэдээлэл авъя. За та бид өдөр тутамдаа ажилдаа явахдаа, цэцэрлэгтээ явахдаа ч гэдэм юм уу одоо хүүхдүүдийнхээ хувцсыг эндүүддэг. За ялангуяа ээжүүд мань бол юм эндүүдэх гэдэг асуудалтай бол байнга тулгарч идэг. Өдөр тутамдаа бол байнга энэ хүү зүйлийг бол хийж яадаг. За тэгвэл гэрт байх ёстой зайлшгүй зүйлийн нэг бол би яах аргагүй одоо индууны тавиур гэж бодож байна. Тэгэхээр магадгүй та надад санал нэгжвэл энэ хүн индууны тавиурыг бас нэг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За энэ хүн индууны тавиурын хэмжээнд гэх юм бол за яг харагдаж байгаа уртаараа гэх юм бол метр 26 см-ийн урттай. За яг харин юм эндүүдэх зориулт бүхий одоо энэ зөөлөвчтэй хэсгээс нааша гэх юм бол 96 см. За харин өргөнөө гэх юм бол 35 см-ийн өргөнтэй. За тэгээ энд харагдаж байгаа индууны тавиур маань бол ер нь бол төмрөөр хийгдсэн. Тэгээ дээр нь бол яг тавцсан хэсгийг бол сеткийн хэлбэртэй. Тэгээд доошгоо юм эндүүдэхээр индууны маань уур бол доошгоо нэвт гарах ийм зориулттай байгаа. За тэгээд мэдээж энэ дээрээс нь бол цэвэр даавн материалтай дотроо зөөлөвч одоо порлоныг хийж өгсөн ийм авч угаах зориулттай зөөлөвч одоо ийм хэсгийг бол хийж өгсөн байгаамаа. За Shop Mongolia суваг та бүхэндээ үргэлж хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулахыг боддог. За тэр тусмаа хамгийн гол нь танилцуулж байгаа бараа бүтээгдэхүүн маань одоо маш чанартай байгаасаа гэж бид эрмэлздэг. Тэгэхээр өнөөдөр тань танилцуулж байгаа энэ хүү индууны тавиур маань бол маш чанартай бөгөөд хоёр үйлдэлтэй гэдгээрээ даваа талтай байгаа. За материалын хувьд гэх юм бол төмөр материалтай гэж хэлсэн. Тэгэхээр одоо би танд ингээд нэг зүйлийг харуул. Энэ юу вэ гэхээр одоо нөгөө нэг түрүүний харагдаад ирсэн индууны тавиур маань шат болоод хувирчлаа. За тэгэхээр эзэгтэй нар маань бол тоос шороогоо арчхаа. За авжуурныхаа тоосыг ч гэдэг юм уу өшгөний маань нэг төмөр одоо унчих юм бол бас буцаага зүүхэд хэцүү байдаг шүү дээ нуруу намдаад. Тэгэхээр байнга бидэнд одоо шат хэрэг болж идэг. Тэгэхээр та энд харагдаж байгаа индууны тавиурыг авснаар мөн одоо бас шаттай болох юм боломжтой. Шатны хувьд гэх юм бол хэмжээ нь 86 см-ийн өндөртэй байгаа. Тэгэхээр таны гэрт бол одоо таны хүрээ гэсэн газар бол та шатнараа гараад зогсоход бол ямар ч саадгүйгээр хүрэх ийм боломжтой юм шүү. За ингээ өнөөдөр Shop Mongolia суваг хоёр үйлдэлтэй индууны тавиурыг тавцанг та бүхэндээ танилцууллаа. Хэрвээ та бүхэн захиалгыг хүсэх юм бол 7025 гэсэн дугаарлаа заалган яг одоо захиалга өгөх боломжтой. Таны хүссэн газар дээр бид бүхэн үнэгүй өргөж өгөх боломжтой юм аа.